Шалом, шалом, шинэ өглөөний мэнд хүргэе. За, сайхан марцгаасан уу? Сайхан өглөөний мэнд хүргэе. За, хамтдаа 5 сарын 26-ны өдрийн чимээгүй цаг эхлэе. Эзэн минь танд баярлалаа. Энэ сайхан гайхалтай сайхан өглөө гэсэн баярлалаа эзэн. Эзэн та бидний өдөртөөрөө таны үг бидний дахин сэргээж, дахин босгож, дахин урамшуулахад таны үг хэрэгтэй байна. Тэгээд та үгээрээ дамжуулан бидэнд өөрийгөө улам илүүхээр таниулж, мэдүүлж, ойлгуулж, мэдрүүлж амсуулсан тэм цаг байх болтугай. Тэгээд энэ цагийг та өдөртөж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Эхлэл 47-гийн 27-оос 48-ийн 7-ыг уншина. 47-гийн 27-оос 48-ийн 7. За бүгдээр сайхан амарсан баг тий. Бид өчигдөр ерөөсөө учрал кемп хийгээд маш их ивэлтэй, эдгэрэл чөлөөлөлттэй айгуу гайхалтай яваад ирсэн. Тэгээд нэлээ орой ирээд тэглээ. Тэгээд эзэндээ үнэхээр талархаж байна. За би та нарыг олоодох үйл хийж харав. За уншлаа шүү. 47-гийн 27. Египтийн Гошен нутагт Израиль амьдран сууж өв хөрөнгө ихтэй өнөр өтгөн болж үржин олширчээ. Египт нутагт Яков 17 жил болов. Яков нийт 147 жил амьдарчээ. Хорвоог орхих өдрөнд өгсөн тул Израиль хүү Йосефээ дуудан авчираад сэтгэл минь намайг л гэж байгаа бол чи гуй хасан завсар минь гараа тавин хандгаалж инэрлж журам үнэн сэтгэлээр үүнийг гүйцэтгэж өгөөч. Намайг Египтэд бүх оршуулаараа гуйж байна. Эцэг өвгдийнхээ хараас хальж отоход чи намайг Египтээс авч гарan эцэг өвгдийг минь тавьсан булшин тавиараа гэхэд Йосеф за би таны ёсоор хийгээв. Яков Йосеф надад андгаал гэхэд Йосеф түнд андгаалаа. Тэгээд Израиль орныхоо толгойг түшин мөргөв. Эдгээр явдлаас хожим хойно эцгийн тань би муу байна гэж Йосефт хэл ирсэнд хүү Менаше Ефраим хоёрыг аваад эцэг дээрээ очлоо. Тэгтэн Яковт харуу тань дээр хүү Йосеф тань ирлээ гэж дуулгасанд Израиль хэвтрээсээ хүчлэн өндийцөв. Тэгээ тэрээр Йосеф төгс хүчит бурхан Канаан нутгийн Лүүсэд надад үзэгдэж намайг ерөөхтөө би чамайг өнөр өтгөн болгож үр өдмөг чинь олшруулан олон үндэсний чуулган болгоно. Энэ газар нутгийг би чиний үр хочид үрдийн эзэмшил болгож өгнө гэсэн билээ. Тэгэхээр одоо Египт оронд намайг ирэхээс өмнө төрсөн Менаше Ефраим хоёр хүү чинь миний хүүгүүд болно. Миний хувьд тэд Ревен Шимон хоёрын адил юм. Менаше Ефраим хоёрын дараа төрсөн үр хүүхэд чинь чинийх болох бөгөөд ах нарынхаа нэрийн дор өвийг нь өвлөх болно. Намайг Паданаас гарч Ефратад дөхөж ирэхэд Канаан нутагт зам зур Рахил минь нас барж би түүнийг Ефрат буюу Бэтлехэм орох замд оршуулсан билээ гэв. Амен. За Израилийн гэрээс гэсэн ийм гарчигтай Израилийн гэрээс Яков Египтэд тус амлалтын газар нутаглуулахыг захиас болголоо. Йосефийг ууган хүүд тооцсон 2 төрлийн гэрээсийг үлдээж байна. Гошенд нутагсан Израилийн ард түмэн бурхны ивэлээр өснө нэмэгдэж өнөр өтгөн болжээ. Бурхны амлалт бүрэн дүүрэн биелүү. Өндөр настай Яков Йосефийг дуудан өөрийгөө Египтэд тус амлалтын газар Канаанд нутаглуулахыг аминчлан хүслээ. Хайртай хүн дэлхийд танигдсан хүчрхэг гүрэн Египтийн ерөнхий сайд болсон ч насны эцэст Яковын сэтгэл Египтэд бус амлалтын нутаг Канаанд хорогцоор байна. Үүний дараа биеийн тамирдаж муудсан Яков Йосефийн хоёр хүү Манасе Ефраим нарыг ерөөдөг.
Йосефийн 2 хүүг Израиль бусад хүүгүүдтэйгээ мөр зэрэгцүүлэн 12% ахлагчид болгов. Идээчүүд ууган хүүтэй 2 төрлийн өвийг өвлүүлдэг байсан ба энэ нь 11 дэх хүү Йосефт ууган хүүгийн эрх өгөгдсөнийг харуулж байна. За бурхан гэж юм бэ? Египтийн эзэнт гүрэн Израилийг ган говчгаас авраагүй. Цөөн хэдийш бурхныг жинхэнэ хангагч эзэн хэмээн өргөмжилсэн Израиль аврагдсан. Том их гэгддэг бүхэнд авагдаж энэ цагт би хэнийг жинхэнэ эзнээ болгон өргөмжилж байна вэ? За надад өгч байгаа сургамж юу вэ? Насны эцэст Яаков хөгжил цэцгэлийн оргил Египтэд сэтгэл алдарч болгоч цаг хугацааны ихээр устан үгүй болох дэлхийд сэтгэл өгөлгүй бурхны амлалтад бүрэн дүр найдаж байна. Өнөөдөр миний сэтгэлд юунд хордож байна вэ? За Яаковын сүүлчийн хүсэл байна тийм үү? Тэд ингээд Египтэд маш сайхан амьдарч जैन, өсөж үржиж जैन. Тэрийг бид нар 20 талаар харж байна тийм үү? Сууршин үржин маш их олширвоо гэсэн. Тэгээд нэг өсөж үржих олширах гэдэг еврей үг нь болохоор нэг жимс гаргах, үржилтэй болох гэсэн. Бас яг үр жимс гаргах гэсэн ийм утга байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг бурхны яг Авраамд гэсэн амлалт байгаа шүү дээ, тий? Би чамайг үржүүлэн үндэстэн болгоно гэдгсэн. Тэд нар хэдийгээр Египтэд төр сууж байгаа ч гэсэн бурхны өрөөл тэнд үргэлжилсээр байсан. Тэгээд нэг талаар энэ бол хайр нутаг хэцүү нөхцөл байсан ч гэсэн бурхан өөрийнхөө ард түмнийг өсгсөөр өгдөг. Бурхны ерөөл газар орны нөхцлөөс ерөөс хамаардгүй харж байна. За тэгээд Израиль энэ дээр нөгөө Израиль гэж өнд нөгөө Яаковээс илүү Израиль гэж ингэж бичсэн аюул чухал байгаа тийм үү. За тэгээд ингээд хүүгээ дуудаж जैन тийм үү. Тэгээд Яаковынд хэлж जैन. Яаков гэж хэлж जैन тийм үү. За тэгээд өөрөөр хэлбэл Яаков гэдэг чинь нөгөө хүний сул дорой байдлыг илэрхийлж байгаа. Одоо түүний илэрхийлэн шүү дээ. Израиль болохоор бурхантай яасан шинэ хүн байгаа тийм үү. За тэгээд бурхантай хамт ялсан энэ хүн одоо юу гэж байна? Яаков Йосефээр тангараг өргүүлж байна. Намайг Египтэд битгий оршуулаараа. Тэгээд гараа гуйны дор тавиа. Энэ гэрэний тангараг. Би энийг бид нар энийг хурдны хийжсэн юм уу? Би хурдны ярьжсэн санагдаад байна. Цуглаан дээр ярьсан юм уу? Манай аав нас уртаа яг энэ зүйлийг бас хэлсэн байхгүй. Ингээд нэг гараа одоо бодоод тахт баруун гар байсан санагдаад байгаа юм аа. Баруун гараа яг одоо гуйныхын доор ингээд тэг үзэгнийхэн доор ингэж хийгээд нэг гар нь болохоор яг ингэр дээрээ тавиад ингэсэн байхгүй. Тэгээд тэрийг одоо аав маань биднэрт нөгөө нас ороход намайг ингэж ингээрээгээд бүр яг захиасаа хийлээ. Тэрнийхэн дагуу бид нарыг хийсэн байхгүй. Тэгээд яг энэ гар гуйны доор тавьдаг энэ юу ингээ харахад еврей юугаар бол энэ гэрэний тангараг байгаа байхгүй. Тангараг байгаа тийм үү. Тэгээд энэ уг нь бол нөгөө гуй гэдгийг юу гэж үздэг вэ гэхээр одоо нэг төрлийн нөгөө үр удмын их сурвалж гэж үзэж байгаа тийм. Тэгээд ингээд гэрээ үр удам амлалтаа ингээ илэрхийлэхдээ ийм үйлдэл хийсэн байдаг. За тэгээд ингээ харах юм бол Яаков Египтэд амьдэрсэн, Египтэд амжилт үзэж өрөөгцөн. Тэгээ Египтийг өөр мөхийн гэр гэхдээ Египтийг өөр одоо үржиж, олшоорч, сайхан амьдарч, үр хүүхдэнд тэнд амжилтаа амьдарч ингэж байгаа боловч Египтийг өөр мөхийн гэр гэж үзээгүй. Египтийг өөр мөхийн гэр гэж үзээгүй. Тэгэхээр энэ нь юу бидэнд юу харуулж байна гэхээр бид нар өнөөдөртэй бидний зүрх сэтгэл энэ дэлхийн зүйл дээр бид нар одоо мөнхөд уягдаж болохгүй гэсэн. Дэлхий бол төр зурх, бидний төр зурх. Дэлхий ихтэй одоо бадарчлаа ирсэн төр газар нутаг тийм. Тэгэхээр бид нар угаасаа энэ дэлхийгээс явахдаа бид нар юу ч авч явах байхгүй тийм. Ийм ба өчигдөр нөгөө юулам Европсын учрал дээр манай Европсын учрал кемп дээр нэг самууны айгүй хөөрх инээдтэй мэрсэн. Яасан гэсэн чинь ямар сони юм бэ? Тамины бичлэг байна уу? Та нар байна уу? Би ганцаараа яриад байгаа юм. Энэ яагаад юм хэлсэн бэ? Хүй би ч ганцаараа ярьж юм. Тамины. Хүй тамины.
Яг тэний ба. Хөө тамиг. Өө энэ ч би ганцаараа яриад юм шүү. Бэжэт хэ? Хөө бэн тэ? Бага бэн тэ? Надаа энэ хараа юун дээр юуж гарч ирэхгүй байгаа байхгүй юу? Facebook дээр. Бүр миний бичлэгээс гарч ирэхгүй хөө бүр гайхаад. Өө ятглаа ганцаараа яриад байгаа гэж байна аа гэнэ. За окей байх байна. Ямарсан надаа Facebook дээр ерөөсөө бичлэг юу зүгээр ингээд групп рүүгээ ороод харахаа биш ганцхан 5 сарын 26 гэсэн тоо гараад бичлэг нь байхгүй байгаа байхгүй юу? Яагаад ингэдэг юм бол? Зүгээр гэдгсэн. Окей. За ямар ч юм байгуулаашгүй шүү. За. Йоо. Стаа төрсөн юм шиг болсон шүү манайха. За. За тэгээ эндээс бид нар ингээ харж байгаа. Тэгсэн чинь нөгөө өчиг дээр нэг самуун айгу хөрхи ярьсан ингээд 20-д наснда ингээд бурхан нэгэд өөрийгөө өргөсөн гэнэ бурхан минь би таны төлөө танд хэрэглэгдээс та намайг хэрэглээрээ гэж зөндөө яачаа тэгснэ нөгөө нэг ингээд айгу тэг яг одоо би ингээд Африк бурхан намайг Африк явуул яна би Африк явал хэцүү юм да тэр гэж бодогдсон гэж байгаа. Бурхан намайг ингээд Африк явуул гिचүүл яах вэ гэж ингэж бодсон гэж айгүй нийтдээ. За тэгээд тэгснэ Африк явахад айгүй хэцүү зүйл байсан гэнэ. Тэгээ ер нь нөгөө ингээд зуурж ийсэн зүйлийн тухай ингээд хүний нэг ингээд баттаа зуурж ийсэн зүйлийн тухай ярьж байгаа байхгүй юм. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг би танарт ярьсан шүү дээ нөгөө Яаковын түнхийн ингээ мулталсан гэдэг тий. Тэгээд тэрийг болохоор яг нөгөө Библийн орчуулгаар нь харахаар одоо түнхний ясны шүрмсийг тасалсан гэж яддаг байхгүй шүрмсийг. Тэгээ манай нөгөө номын дүү надад тэрийг үзүүлсэн байхгүй. Ингээ жижигхэн юм шүрмс надад ингээ жоохон баг хүний ураны дайны жоохон юм үзүүлээд энэ юуг мэдхгүй энэ хэдэж болохгүй зүйл шүү дээ гэчгээд. Тэгээд тэгэхгүй би энэ юу юм гэд бүр хараад мэдхгүй энэ юу юм гэдгсэн чинь та боддоо та сандаа гэсэн чинь би ерөөсөө санахгүйсэн мөн гэсэн чинь Библи тэр энийг эдэж болохгүй гэдэг шүү дээ. Ингээ Яаковын нөгөө нэг шүрмс таслагдсан шүрмс чи ийм юм байдаг байхгүй. Айгүй жоох юм үзүүлжсэн байхгүй. Тэгээд тэрний нөгөө соломс утга нь болохоор хүчний утас. Энийг би танарт ярьсан тий. Тэгээ би тэр тухай сургаал заасан байхгүй. Тэгсэн чинь тэр самууны айгүй хөрх нэг тэг чи миний зуураад байсан тэр нэг хүчний уяа нь юу исэн бэ гэсэн чинь ингээл гинтх нөгөө нэг Африкт ингээл бурхан ингээл за чи бүх зүйлээ зориул за яваараа Африк руу яваараа гэдэг ингээл Африк руу явах нь дээ Африк явахаар бас жоохон амар юм да ганцаараа гэж бодсноо. Тэгээд хамгийн их ингээл бурхан минь явахад аюу хэцүү бэ гэсэн зүйл нь юу исэн гэсэн чинь банкнда дансандаа нэг 230,000 вонт байсан гинэ. Өөрхөн заа 230,000 вонт байсан чинь бүр ингээл бурханы төлөө ингээд явхад тэр мөнгө нь хамгийн хайрын санагдаад исэн гинэ. Тэр мөнгө нь л ерөөсөө айгүй харин би бурхан минь би ингээд тэр мөнгөө ингээд яаж одоо зориулнаа гэл 230,000 вон одоо бурхан зориулах нь айгүй хэцүү санагдаад исэн юм байна л да хэцүү санагдажсэн ингээд. Тэгэхээр нөгөө хүн хүнд ингээд нэг айгүй хэцүү тийм одоо бурханд өргөхөд хэцүү тийм
зүйлүүд байдаг те хүмүүсийн дэлхийн зүйлтэй зууралдаад байгаад байдаг. Энийг л өгч чадахгүй, энийг л бурханд өгч чадахгүй гэд би урд нь бас яг нэг өгч чадахгүй зүйл маань миний охин байсан. Тэг би чи хоёр хүнийг охин та ганц охин та бүр хачин амиа тавьдаг. Тэгин готлаа охинол бурхан нэг бүр өгч чадахгүй тийм зүйлүүд гарч ирсэн. За тэгвэл бид нар эндээс харах юм бол энэ дэлхийн зүйл бол төр зурах гэдгийг яг хагаад амлалтын газар те би одоо миний шарил амлалтын газар ч гэсэн очсон байх ёстой шүү гэдгийг Яаков хэлжээ. Тэр нь юу гэхээр одоо би өнөөдрийн итгэж биднэрт юу хэлэхвэ? Бид нар мөнхийн улсад очих ёстой. Тэгээ нөгөө энэ зүйлд ялангуяа бидний гэрээслэл бас аягүй чухал те. Тэгээд амьдралаа төгсгөлийн өдөр хүртэл эзэн дотор байх нь хамгийн чухал. Эзэн дотор байх. Тэгээд амьдралынхаа төгсгөлд явах ёстой. Эзэн дотор байх аягүй чухал. Тэгээд тэрэн дээрээ юу байх ёстой? Мөнхийн улсад очих нь хамгийн чухал ийм юу хэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр бүгдээрээ бас яг энэ дээр нөгөө сурах ёстой зүйл маань бид нар энэ дэлхийн зүйлээр амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл энэ дэлхийн зүйл дээр найдвараа тавихгүй зуурахгүй байх нь хамгийн чухал. Энэ зүйлийг бид нар мэдэх хэрэгтэй. За тэгээд Яаков хүүхдүүд хоёр хүүгийн ерөөж जैन те энэ дээр нөгөө нэг бид нар харах юм бол Рибен болохоор Яаковын ууган хүч штэ те. Тэгэл яа түүнийг анх төрөлхтэй гэж нөхөр минь намайг одоо хайрлнаа гэд ингэж хэлсэн. Гэхдээ эцгийнхээ татвар юм Билхата унтчихдаг те. Тэр болохоор юу Рахилийн шивгчин байсан. Тэгээ Даан Нафтали хоёрын их байсан. Тэгээ энэ үйлдэл зөвхөн ёс суртахууны нүгэл биш хамгийн гол нь эцгийн эрх мэдлийг доромжилсан. Тэгээд гэр бүлийн те одоо тэргүүнийг байр суурьнд халтсан ийм зүйл байхгүй. Тийм учраас яг түүний оронд те ууган хүүгийн эрхийг тэгээд ууган хүүгийн эрх нь юу гэдэг вөхөр гэр бүлийн тэргүүн болдог. Ууган хүүгийн гэр бүлийн тэргүүн болдог. Тэгээд хоёр дахин өв авдаг. Одоо өвийг хуваахад хоёр дахин авдаг гэсэн. Тэгээд сүнслэг удирдахч болдог. Тэгэхээр Рибен энэ бүх эрхээ алдсан байдаг. Энэ эрхийг хэн далтчих? Йосеф далтчих байгаа байхгүй. Йосеф рүү шилжиж байгаа. Тийм учраас хоёр дахин өв буюу хоёр өв нь Йосефд өгөгдөж байгаа өв нь түүний хоёр хүүд өгөгдөж байгаа гэсэн үг. Хоёр хүүгээрээ дамжуулаад Йосеф хоёр өв буюу хоёр овг болж байгаа. Эндээс бид нар харах юм бол бид нар эндээс юу харж болох вэ? Жишээлбэл бид нар нэг 12 овгоос би банк хэлгээд байгаа шүү дээ. Иудад болохоор Иудагийн овгоос Давид хаан гарсан тийм. Эндээс бидний эзэн Месиа тийм Иесус Христ гарсан. За тэгвэл Левид болохоор Леви буюу нэг тахилчдын үүрэг үйлчлэг түнд өгдсөн тийм. Гэтэл юу ийм Рибен Ботер одоо махан биеийг хүслээ захирч чадаагүй татаас эхлэхгүйсэн энэ зүйлээс болоод бүр үр удмынхаа амьдрал байр суурийг эргүүлж алдсан гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр бурхан биднээс юу бидний зүрхийг хардаг те Рибен энд унаад Йосеф өргөгдөж байгааг бид харж олно. Уг нь алтай хүүг харахтун ууган хүү гэсэн ийм гахалтай боловч тэр ингээд бүх зүйлээ алдчихж байгааг бид тарьсан. За тэгээд хиний Йосефийн хувьд бол тэр айгүй хэцүү амьдралаар амьдэрсэн гэсэн ч гэсэн тэр эцээ хүртэл эзнээс зурч яснараа тийм үү эзний өмнө зөв зөкстэй байснараа түүнд бүр эрэхтэй бүр боломжгүй 11 дэх хүү байсан хэрнээ эсэргээрээ тэнд юу ирж байна. Түүнд ууган хүүгийн эрх нь өгөгдөж байгааг бид харж байна. Энэ аюул гахалтай зүйл. Тэгээ бурхан эхлээд те энэ дээр нөгөө нэг тэгэд юун дээр доо дөрөвдүгээр эшлэлээр байгаа. Харахтун би чамайг үржүүлж авшруулах байлаа. Би үү болон ард өмнөний чамаас би болгож энэ газрыг чиний үр өдөмд үрд юмч болгон өгнө гэж хэлсэн. Тэгэхээр юу ягаараа Ефраим Манасе хоёр хүү чинь минийх гэж байгаа. Рибен Симен хоёр шиг минийх болно гэдэг. Яг миний ууган хоёр хүү шиг минийх болно гэдэг. Яг бүр шууд ууган хүүгийн байран дээр авчирч хэлж штэ тий. За бид нар Манасегийн нэрийг мэднэ. Итгэл гэсэн утгатай Ефраим үржимс гэсэн аюутай тийм үү.
За тэгэхээр бурхан бол яг нөгөө нэг Йосепыг болохоор эдгээгээ шархын эдгээгээ тэгээд түүнээс идэгсэн хүнээс үр жимсүүд гарч эхэлдэг ийм байгаа тийм. За тэгээд бурхан намайг ингээ хангалттай үзсэн, ерөөсөн гэдэг ийм зүйлүүдийг хийгээд тэгээд Рахелийг дурсан сандаг тийм үү. Энэ нь бол Яаковын зүрхний гүндээс ингээ аюу гүн шарх байгаа тийм. Тэгээд Рахелээ би ингээ замд оршуулсан ингэж хэлсэн. За тэгээд дараа нь үр хүүхдээ эцийнхээ юунд гуйсан одоо амлуулж байгаа амлалтууд нь болохоор юу гэхээр намайг буцааж өгдөөцсөн хүн газар нутагт аваачаараа гэсэн ийм зүйлийг хэлж байна. Тэгэхээр амьдралынхаа сүүлийн өдрүүдэд ч гэсэн тэр итгэлээ хадгалсаар байсныг бид харж байна тийм үү. Тэр Египтийг биш харин тэр амлалтыг сонгосон. Хэрвээ ингээд амлалтыг сонгоогүй байсан бол түүний үр удамд яг тэр амлалтын газрын талаарх тэр яг эцгийн тэр халуун хүсэл дамжигдахгүй байх байсан баг тийм үү. Тэгэхээр яг сүнслэг өв дунд дамжигдахгүй байх байсан баг. Харин Яков ийм бүхнийг хийгээд амьдралынхаа төгсгөлд ч гэсэн тэр хамгийн чухал зүйлийг хийгээд явж байгааг бид харж байна. За юм байна. Гахалтай. Тийм үү. Йосепийн амьдралыг харахад түүнд үр хүүхдүүд нь хүртэл ямар гоё ингэж өрөөл авч байгааг харж байна. Бид нар ч гэсэн бидний өнөөдрийн итгэлээс бидний үр хүүхдийн итгэл шалтгаална. Тэдний амьдралд нөлөөлөхт тийм бид нар зүгээр нэг жирийн итгэж байж болохгүй. Бид нар бүр яг итгэсэн шиг итгэжтэй байх хэрэгтэй. Нэг ээж нөгөө би нэг ярьжсэн шүү дээ, нэг пастрын ах нэг амар айр хуудаг байж байгаа. Эзэнд итгээд тэгээд одоо 70 эдтэй хүнд ингээд гоё гитар бөмбөр сураад тэгээд сүмдээ хөгжмийн хэсэгт үйлчилдэг гэдэг. Тэгээд би тэрийг хараа, за энэ хүн 70 наснда эхлээд ингээд сурч эхлээд тэгээд үйлчилж байгаа юм чинь би одооноос эхлээд 70 наснда би төвлөр хуур дээр илүү сайн болцсон байга. Төвлөр хуур сурч эхэлж байгааг ярьжсэн. Тэр хүний ээж наахгүй. Тэгээд хүүхдүүд нь ерөөс ингээд дандаа пастор хэлгэлт хийцэд энэ төр болцсон. Хүүгүүд нөхдүүд нь ийм гоё байхгүй. Тэгээд тэр хүн ганц ууган хүүгийн хадлал агиух залбираадсан. Тэгээд нөгөө хүүхдүүдтэй бас яг хэлжсэн зүйл нь тийм ч энэ миний ууган хүү шүү гэдгийг агиуч хулчиж хэлжсэн. Та нар ахныхаа төлөө байгаараа, ахыхаа төлөө залбираар гэд амьдралынхаа туршид тэр залбирлын хариулт авахгүй байсан байгаа тийм үү. Залбирсаар байгаад явсан. Гэхдээ харин дараа нь хүн ингээд итгээд агиу гоё итгээд өөрчлөгдөөд одоо тэгээ бүр ингээд сүмийн ахлагч болоод Магдалины хэсэгт үйлчлээд тэгээ бүр байнга ингэж нэг бусдад юм өгдөг хөө тийм хүн болоод тэгээ бид нарыг нэг одоо ураад тэгээ манай яг пастрын багийнхан бүгдээрээ очсон байхгүй юм. Тэгээ очсон ч гэсэн бүр өстө анхудаа тэгж нөгөө далайн одоо бүтээгдэхүүн янз бүрийн загас магас өстө төрлөөр тийм хамтдаг өстө бүр тултлаа бүр өстө ямар гоё янз юм байсан гэж. Гэсэн чи бүр өөрөө тэгж бусдыг дайлах дуртай, бусдад өгөх дуртай. Тэгэл бид нэрийг зах руу дагуулж явангуудлаа зах дээрээс бид нар бүгдээр нөгөө нэг жижигэн заагас маагас юу ч авч өгөөд өөрөө бүр ингэ зориулж авч гэж бэлгэлээд тэгэл басигаал нөгөө дүүргөө уцтдаг гэсэн тийм юм хэрэгтэй. Өөр ингэ аюу ингэ бүр юу тийм хичээнгүй яшми тэг ингэж ажиллаад ногоомогоо тариал тэгэл загас магс энэ барайл тэгэн готлоо тэрийг ингээл дүүгийнхаа сүмрээ байнга явуулдаг гэж. Басигаал сон гэрэл басигаал юу кимчиний юу лээ ким байцаа ирээл тэнгуут нөгөө дүүгийнх нь ихнэр самон юм бид нарт юу кимчи хийж гол юу сангон мөнгө өгөл бид нар төртөл тэр ивэл нэрдэг тийм байдаг байхгүй. Тэгээд тэр ээж нь бас байнга тэгж хэлдэг гэсэн гэж байна. Тэгээд та нар зүгээр нэг хоёрын хооронд бити итгээрээ. Та нар бурханд үнэхээр итгэсэн шиг итгэж амьд итгэлийн амьдралаар амьдрын шүү. Тэгээд бити залбирлаа зөксөөрөө гэдэг ууган хүүгийн төлөө энэ залбирлыг бити зөксөөрөө гэдгсэн. Тэгээд айгуу гоё. Ээжийнх нь тэр залбирал тэр гэрээсэл нь биелээд өнөөдөр одоо ууган хүн бүр амар архич юмсэн гэж байна. Тэгэл байнга нөгөө архины төвд аваачдаг. Тэгэл бүр байсгаал энэ тэндээс гудамж ингээл бэртцэн үтцсэн багт нь бүр ингээд нэг гудамжны хүн болцсон. Үнээр та нар орсон багт нь олж авчиргаал уссаасанд оруулаад сэргээгээл гэртэн байлгаал нэг хэд хоног тариа мараа хийгээл хийгээл хоол мол идүүлээд авааж байгаа зэрэгсэл дахиад гараад алгуулчихдаг. Тэгээ яаж хот хамжаад алгуулчихдаг гэсэн юм үнцүү. Тэгээ тийм хүн байсан. Тэгээд өөрчлөгдсөн ингээд тэгээд
Тэгээд тэр яг саманы бас хэлжсэн зүйл нөгөө одоо донтолтыг ингэж даван туулсан юу маань юу хийсэн бэ гэвэл тэр хүнд зүгээр л эцэс төгсгөлгүй л зүгээр халамж тавьсан. Тэгээд байнга орой болгон сотуучаас уцаар ярьдаг хэрвээ байсан. Уцаар яриад юу хийж яасан. За өнөөдөр юу хийсэн тэргээ хүнд нөгөө анхаарал халамж тэг хайр тутснаас болоод хүн донтолтонд автдаг гэдэг. Тэгээд тийм юг ярьж байсан. За юм байна. За өнөөдөр бид нар маш гоё юг харж байна. Бид нар бас өөрсдийнхөө ууган хүүг аюу сайн ерөөдөг байх хэрэгтэй тийм ийм байгаа. За тэгээ өнөөдрийн үгэн дээр юу гэж өнөөдөр бид нартэй их том одоо амжилттай сайн сайхан гэсэн зүйл тэр болгонд те автагдаж болохгүй. Тэг жинхэнэ эзнээ бид нар өргөлмжилж явах ёстой. Тэгээд өнөөдөр миний сэтгэл юунд хорогдож байна вэ гэдгээ харж тунгаан бодох юм цаг байна. За эзний нэрээр өрөөж чинь та юу ойлгов, юуг мэдэрв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр болохоор бид нар Францын Гавана гэж улсын төлөө залбирна. За Латин Америкт байдаг, тийм Өмнөд Америкт байдаг. За 314 мянган хүн амтай. Тэгээд 91.3% нь христ гэсэн байна. За залуу ихнийхэн төлөө залбирх юм. За шүү залбирал дээр уншчих юм байна. За эзэн тэгээд бүгдээр эзэнд өнөөдрийн үгийн төлөө талархах юм. Эзэн минь үнэхээр та бидэнд үргэлж өгөө өгдөгт баярлалаа. Тэг өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Тэгээд бид бас яг үнэхээр эцээ хүртэл Бурхны амлалтын газарт найдвараа тавьдаг, Бурхны амлалтаас сурдаг, Бурхнаас сурдаг. Бид өнөөдөр энэ дэлхийн ямар нэгэн зүйлээс зууран тэнтэй нэс уягдан амьдрах биш, харин бид нар үнэхээр Бурхны дотор, Бурхны зүйл итгэлд найдвар бүх зүйлээ тавьж амьдрахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Тэгэд өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Бид бас өнөөдрийн үгнээс Рибен шиг Бурхны өмнө зүв зөксгүй амьдарч тэр Бурхны овгоос таслагдсан ууган хүүгийн эрхээ алдсан тэр байдлыг харахтаа бидний амьдралд ийм зүйл бололгүйгээр бид ямар ч үед Бурхнаас зурсан амьдрал дотор байхдаа биднийг удирдаарай. Бид бас өөрсдийнхөө ууган хүүгүүдэд ерөөж чинь бид хүүхдүүдэд ерөөж чинь тэд нар дээрх нь Бурхны ерөөл яг Йосеф байсан шиг байх болтугай. Тэгээ бид энэ амьдралыг эцсийг хүртэл эзнээсээ зуурсан хэвээр эзний дотор алхаж энэ амьдралаа дуусаад мөнхийн эзэнд очихдоо бид яг мөнхийн улсад очих тэр найдвар дотор алхахад та биднийг удирдаарай. Тэгээд эзэн өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Тэгээд бид яг одоо Францын Гавана улсын төлөө залбирч байна. Энэ газар ажилгүй л ирээдүйн докторгүй байдлаас бол цөхөр зүрхэн докторгүй байгаа залуусыг та өршөөгөрөө тэдэнд зөв зам мөр итгэл үнэмшил утга учиртай амьдралыг харьж авьяас чадраа зориулах ажлын байраар хангаж өгөөрөө. Эзэн Францын шашингүй үзэл болон хиймэл дагуулын телевизээр дамжин орж ирж бас садар саман буруу соёл иргэншил нийгмийн ёс суртахууныг эвдэж байгаад та тэр байдалтай та туслаараа та тэднийг өөрчлөөрөө. Үүнээс үүдэлтэй гэрэлтээс гадуур төрөл төрх толгойлсон эзэгчүүдийн зовлонг та харж байгаа эзэн тентхийн гэр бүлүүдийг хамгаалж хайр хариуцлага ариун байдалтай тогтсон бат бих гэр бүлүүдийг босгон байгуулаач гэж бид гуйж байна. Тэгээд алтны уурхайн салбарт гарч хүний 8 хууль бус цагаачлаад байгаль орчны сүрэл зэрэг гэмт хэрэгүүдийг та зогсоож өгөөрэй эзэн. Тэгээд хууль сахиулах байгууллагуудад мэрэгэн ухаан хүч чадлыг өгч дарлагдаж өгөх хүмүүст чөлөөлтийг байгаль дэлхийд нөхөн сэргэлтийг та хайрлаарай. Эзэн минь Францын Гавана дахь таны чуулган итгэгчдийг ариун сүнсээрээ дүүргэж энэ бүх харанхуй эсрэг гэрлэн байхад туслаарай. Тэрхүү газар таны хаанчлал таны шүдэргээс тогтоох болтугай. Бид Иесус Христийн нэрээр Францын Гавана улсыг хөрөөж, бид Иесус Христийн нэрээр бид Израилийг хөрөөж, бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг өргөж. Эзэн минь та өнөөдөр энэ дэлхий дээр даймалж байгаа бүхэл газар нутгууд дээр та амар тайвныг тогтоож өгөөч гэж бид залбирч байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За тунхаглах ишлэл. Аяа эзэн та ерөөлтэй зарилгуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагсан. Би бүх баялагт баясдагтай адил таны зарчмуудын замд баястаа. Би заавар журмыг танд бясалгаж таны замуудыг эргэцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлна. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119-ийн 12-оос 16. За цээжлэх ишлэл. Тушаалн дэнлүү, хууль заавар нь гэрэл, сургамжид зэмлүүд нь амийн заам. Сургаалт өгс 6-гийн 23. 6-гийн 23. За эзний нэрээр ерөөж энэ эзэн ивэх болтугай.
За энэ Францын Гавана гэж бас нөгөө нэг Индиан уугуул нутгийн тийм хүмүүстэй тийм бас соёл гэдэг ийм газар нутаг байна. За эсний нэрээр Юрочэнд энэ өдөр өөдрөг бөгөөд өнгөлөг эрэг бөгөөд талархалтай байгаараа бурхан таны амьдралд шин зүйлийг хийх болтугай. Бурхан танд бас өөрийгөө улам илүү илчлэн харуулах болтугай. Эсний нэрээр Юрочэнд баяртай эзэвэг.